2 хон байна уу? 2 хоногийн дараа За 2 хоногийн дараа аймаг нийслэл сум дүүргийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжид сонгуул явагдах гэж байна. За энэ сонгуулийн явцад удаадараа хууль бус ноцтой үйлдэлүүд илэрсэн тухай мэдээлэлүүд ардчилсан намд олноор ирсээр байна. Та бүхэн харсан өчигдөр сошиал орчинд баримт нотлохоотой ямар ноцтой зүйлүүд бичлэгүүд тавигдсныг та бүхэн харсан. Монгол Ардын намын нэр дэвшигч Сэмжидмаа Ганган мөрөн нарын сонгуулийн санал хураах хар машиныг хэрхэн хакердах талаар үйлчлэгээ авахар ярьж буй маш ноцтой бичлэг гарсан. За мөн хэд хэдэн дүүрэг дээр мөнгө тарааж сонгогчдын саналыг худалдаа авах гэж байгаа ийм ноцтой бичлэгүүд гарсан байгаа. Энийг бол сошиал орчинд тарсан. Тэгэхээр энэ зүйлс нь өөрөө үндсэн хуулийн 2 дахь хэсэгт заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авахар завдаж байна гэсэн энэ зүйл залттай бол нийцж байгаа. За мөн эрүүгийн хуульд бол заасан байгаа сонгуулийг хууль бусаар явуулах, хуульдаан зохион байгуулах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого гэсэн ийм бас олон зүйл залтуудыг хамаатуулж байна. За нөгөөтэйгөр маш олон царцаа нүүж байгаа талаар манай нотлохоотой манай дүүргүүдийн удирдлагууд ярина. Тийм учраас бид бол энэ үндэсний аюулгүй байдал иргэдийн тайван амгалан амьдрахад маш ноцтой энэ занал хийлж байгаа талаар өнөөдөр энэ хэвлэл мэдээллийн хэвлэлийн хурлыг хийх гэсэн юм аа. За та бүхэн тэр бичлэгээс харсан бах хэд хэдэн анхаарал татхууц ийм залтууд байгаа. Энд хүмүүс хоорондоо юу гэж ярилцаж байна гэхээр хар машины сервер нь гадаадад байдаг. Тэгэхээр бид нар яг тэр чиглэл дээр нь л ажиллана гэсэн үг ээ. Саяны улсын их хурлын сонгуул дээр ч гэсэн бид нар том хэмжээний ажиллагаа хийсэн, амжилттай болсон байгаа. Тэгэхээр үр дүнг нь та нар мэдэж байгаа байхаа гэсэн ийм 2 хүний ярилцлага аудио бичлэг байна. Нөгөөтэйгөр програм чинь өөрөө бүх юмаа зохицуулчихдаг юм аа. Та нар нэрсийн жагсаалтаа урьдчилаад өгчих. Энийг бол яг гар тооллохдоо бид тэнцвүүлж чаддаг юм аа. Энийг бол програмаар хийнэ гэсэн ийм ноцтой зүйлүүд бол яригдж байгаа. Та нар санаж байгаа 2016 онд Дорж Зобын илчилсэн бичлэг дээр гардаг гадаадын мэдээллийн технологийн тусалцаа авна гэж Дорж Зобын бичлэг дээр бол гарсан байгаа. Тийм учраас энэ бол дахиад давтагдж байна. За хар машины дүн гараа хийх хяналтын тооллогын дүн хоёрыг мөргүүлэх технологи байгаа тухай энэ 2 хүн хоорондоо маш дэлгэрэнгүй хүүрнэж байгаа. Тийм учраас энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн ноцтой оролдлого мөн гэж ардчилсан нам үзэж байна. За өнгөрсөн хаврын сонгуульд энийг ашигласан нь үр дүнгээ маш сайн өгсөн гэдэг яриа явагдаж байна. Тэгэхээр нэг намын дангаар ноёрхож байгаа ийм үед тагнуулын байгууллагын ч гэсэн хүчин мөхсдөг юм байна. Тэгэхээр саяхан тагнуулын байгууллагын 11 хүн халагдсан ч гэсэн халагдсан нь өөрөө бас их том эргэлзээг төрүүлж байгаа. За та нар мэдж байгаа бие дагч Гамболд гэж залуу ярьсан байгаа. 2016 оны сонгуулиар бие даагчдын саналыг бутархаа тоогоор бичдэг луйвар гарсан гэж энийг өөрөө баримтаар нэлээд ярьсан. Тэгэхээр энэ зүйл дээр бид бол бас эргэж харах онцгой шаардлагатай байна. Мөн 16-20 оны улсын их хурлын сонгуулийн дүнг ч гэсэн шалгах шаардлагатай байна. За тусгай чиг үүрэгтэй байгууллагуудыг ч гэсэн бид улс төрийн нөлөөнд автсан гэж үзэж байна. Тэгэхээр бид үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү шаардлагууд хөрвүүлсэн байгаа. Сонгуулийн ерөнхий оронд шаардлага хөрвүүлсэн байгаа. Энийг манай хөрвүүлээд дараад ярина. За хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ мэдээлэл хүргэе.
За үүсэт байгаа нөхцөл байдал дээр гарчсан нам үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлсэн байгаа. За 5 чиглэлд шаардлага хүргүүлж байгаа. Нэгдүгээр нь бол эрүүгийн хуулийн 14 дугаар бүлэг заасан хүний улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг мөн эрүүгийн хуулийн 19 дугаар бүлэг заасан үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг түүнчлэн эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг заасан захин мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэгдсэн зохион байгуулагдж байгаа нэн яаралтай илрүүлэх тасалан зогсоо нэвт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх чиглэлээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар нэн яаралтай авч хэлцэх шийдвэрлэх гэсэн нэгдүгээр шаардлагыг өргөсөн байна. Хоёрдугаарт нь аймгийн сум дүүргийн эдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлж сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолд нэн яаралтай өөрчлөлт оруулах саналыг хүргэж байгаа юм. Энэ New Image Cast гэдэг тоног төхөөрөмжийг хэрэглэхгүй болиулах тасалан зогсоох гэсэн энэ шаардлагыг хүргэж байгаа. Гуравт нь үүнтэй холбоотойгоор аймгийн сум дүүргийн эдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал тоолох дүн гаргах үйл ажиллагааг гараар тоолж явуулах энэ хар машиныг хэрэглэхгүй байх шаардлагыг бас хүргэж байгаа. Дөрөвт нь аймгийн сум дүүргийн эдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцож байгаа саналаа өгсөн сонгогчдын хурам дээр бэхэн тэмдэглэгийг заавал хийлгэх. Энэ бэхэн тэмдэглэгээ хийлгэх гэдэг маань нэг хүн олон дахин санал өгөх энэ боломжийг хаадаг ийм арга байдаг. Энэ бол шудраг сонгуул явуулахад тусдын болно гэсэн ийм үндслээр дөрөвт шаардлагыг өргөж байгаа. За тавдах нь бол эдгээр үүсэж байгаа нөхцөл байдлыг хянан шийдвэрлэх үр бүхий шалгах төр хороор байгуулж ажилуулж гэсэн юм тав шаардлага байна. За дээрэс нь нэмээд хэлэхэд хэрвээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ шаардлагад яаралтай хариу шийдвэрлэхгүй бол ардчилсан нам гадаадын байгууллага бол энэ жил бол COVID-19-с шалтгаалаад гадны нартын байгууллагууд сонгуулиар ажиглалт хийгээгүй. Хэрвээ энэ асуудал зорилттой арга хэмжээ хийхгүй бол бид гадны байгууллага, нэгдсэн үндэсний байгууллага, Америк элчин сайдын, Германы элчин сайдын энэ холбогдох арчлалыг дэмждэг шудраг сонгуулийн төлөө дуурдаг энэ улс орнууд руу хандна гэдгийг бас хэлмээр байна. За дээрэс нь нэмээд нэг хачирхалтай зүйл бас Улаанбаатар хотод өрнөж байгаа. Тэр нь юу гэхээр 9 дүүргийн 291 нэр дэвшигч мандат байгаа. Дүүргийн төлөөлөгчдийн нийслэлийн 45 мандат байгаа. Монгол Ардын намаас нэр дэвшсэн нийт 300 гаруй нэр дэвшигчид бүгд төрийн банкнд дансаа нийлсэн. Хүн нам болон ардчилсан намын нэр дэвшигчид бол арилжааны 15 банкнд ээлж зөвлөж хамгийн буюу зардлын дансаа нийлсэн байдаг. Дан ганц Монгол Ардын нам бүх нэр дэвшигчид нь төрийн банкнд дансаа нийлсэн. Энэ нь бас харилцаг төрүүлж байгаа. Ардын намын ам байдлаар мэдээлэгчээс дотор нь ажилтдаг ухуулагчаар сайн дураар ажиллаж байгаа хүмүүс бол ухуулагчдын зардлын төрийн банкаар дамжуулж өгч байгаа. Намын гишүүдэд мөнгө өгч байгаа гэсэн ийм мэдээлэл бас байгаа. Энийг хэвлэл мэдээлэл та бүхэн маань ерөн сурвалжилж бас өмнө нь тогтоож өгнө гэж хэлмээр байна. За өдрийн бүргээ. За та бүхэн бас интернетээр сонссон үзсэн байх 2020 оны 10 сарын 4-ний өдөр Монгол Ардын намын нийслэлийн намын хорооны 104 дугаартай бичиг мэдээлэл харилцаа холбооны газарлаг болон зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд өгсөн байна. За энэ бичгийн гол агуулга нь бол 10 сарын 1, 2, 3-ны ардсан намын сонгуулийн сурчлагын нэвтрүүлгүүдээр анализ хийж үзээд цаашид энэ ардсан намын цаг дээр явж байгаа нэвтрүүлгүүд дээр хязгаарлалт хийж өгөхийг хүссэн, гарахгүй байхыг хүссэн ийм албан бичиг явсан байна. За энийг бол тодорхой хэвлэл мэдээллүүдийн удирдлагууд бас гаргаж байгаа. Тэгээд бид нар бас тодорхой хэвлэл мэдээллийн удирдлагуудаас энэ хоёрыг авсан байна. За энэ маань бол энэ бичгийн ар дээрээс бол нийслэлийн ардсан намаас телевизүүдийн захиргаанд болон мэдээлэл харилцаа холбооны газарт бас бичгийг явуулсан байна. Энэ бичгийн араас нь бол энэ тайлбарыг бол ингээд явуулсан гэж байгаа бичгийнхаа хувилбар юм байна. За ингээд ардсан намын улс төрийн зөвлөл хуралдаад нийслэлийн Монгол Ардын намын хороонд бас шаардлагыг хүргүүлсэн байна. Би зөвхөн шаардлагын нэг хэсгээс нь таамаг сонирхолтой. Сонгуулийн сурталчилгааны явцад аль нэг байгууллага албан тушаалтнаас хуулийн хүрээнд явагдаж байгаа сонгуулийн сурталчилгааг зогсоох,
зогсох хор занал хийх дарамт чухалд үзүүлэхийг хуулиар оргилсон. Гэтэл нийслэлийн Монгол Ардын намын сонгуулийн штабаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж нийслэлийн ардсан намаас орон нутгийн сонгуультай холбоотой сурчлагын мэдээлэл гарахгүй байх бүхэн юм агуулга бүхий албан тод илгээсэн. За үүрэлт нь бол Монгол Улсын ерөнхий хуулийн 14-ийн 3-д өөрийн эсвэл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хүндэсэн аливаа мэдээллийг олон нийтэд тараалахгүй байхын тулд хэвлэл нийтлэгчийн хувьд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэхээр занал хийсэн эсвэл төлбөр зориуд нийлүүлэхгүй эсвэл ирэх хууль ёсны ашиг сонирхолд нь хортой ноцтой хор уршиг хүч болгохаар сүрдүүлсэн бол гэмт хэрэг тооцно гэж байж байгаа. За мөн улсын сонгуул эрхэлсэн байгууллагаас сурчлагыг зогсоохоор занал хийх сүрдүүлэх мэдээлэл шаардлага гаргах нь иргэний одоо сонгогдох эрх улмаар үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа юм үлдэл энэ утгаараа ингээд одоо бичиг явуулсан боловч зарим нэгэн телевизээр болон одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд дээр авагдсан байсан ардсан намын одоо тодорхой цаг дэвшигчдийн одоо мөрөг хөтөлбөрийг иргэдэд хүргэх энэ боломжуудыг хязгаарласан байгаа. Энэ бол одоо эрх баригчдын зүгээс маш ноцтойгоор иргэдийн мэдих хэрхийг дээрэс нь бол өрсөлдөгчдийнхөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвэлдэн нэгдэх, үндсэн хуулиар олгогдсон эрхийг бол зөрчиж байгаа ийм асуудлууд байгаа. Тэгээ та бүхэн нэг анзаарч байгаа бол сүүлийн үед энэ ардын намын 100 жилийн ойтой холбогдуулаад социалист уралдаан явагдчихэв. Өөрөөр хэлбэл би сая хэд хэдэн аймагуудаар явлаа, 9 дүүргүүдээр явлаа. Ардын намын зүгээс бол бүх их хурлын гишүүдтэй орон нутаг буюу тэдний хэлээр одоо хөл дээр ялт байгуулах ийм хатуу үүргийг өгсөн. Их хурлын гишүүд нь бол бидний одоо доор нэр дэвшиж байгаа нийслэл болон аймаг сум дүүрэх нэр дэвшиж байгаа хүмүүсийг багаар нь дэмжиж гэсэн ийм мессеж явуулж байгаа. Тэгэхээр энэ бол иргэдийн хурал гэдэг чинь өөрөө иргэдийн бас төлөөллийн байгууллага нутгийн өрөөдөд тусанд бол улсын хурлаас бас халдж байгаа. Улсын хурлын гишүүн халдж байгаа юм настай үйл явдал. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна сошиал медиа гэж хэлдэг бидний нийгмийн сүлжээгээр бол маш хэмжээний төлбөртэй харлуулах, гүтгэх ийм бол давталгаа явж байгааг зэрэгцээ хууль ёсоор явж байгаа энэ одоо намын сурчлагын цагийн боломжуудыг нь хязгаарлаж байгаад бол бид маш их харамсаж байгаа. Тэгээ энээр бол хууль хэлтэй байгууллагууд бол гомдол гаргаж өгсөн байгаа. Тийм учраас энэ зүйлийг бас та бүхэнд мэдээсэй гэж хүсэж байна. Иргэдийн маань хувьд ч гэсэн бас сонор сэрэмжтэй байж хэтэрхий нэг талыг барьсан эрх баригчдын бас дураараад өргөж байгаа энэ асуудал дээр бас нухацтай хандаасай гэж та бүхнээс хүсэж байна. Тэр нийслэлийн олон сууц корпорацийн одоо барьж байгаа байлгууд дээр энэ зөрчлөл маш их дотоос нь ирдээс мэдээлэл ирсэн. Ингээд өөрийнхөө одоо компани ажилчид удирдлагуудыг нэшин шилжүүлсэн гэсэн юм дараа түмний мэдээлэл бид нөхцөлөөс улсын бүртгэлийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газрууд одоо хандсан байгаа. Тэгээ нийт иргэдээ бас анхааруулж хэлэхэд тухайн одоо хорооны иргэн бол өөрөө сонголтоо хийж чадхаар болчихсон. Тэр хорооны иргэдийн асуудлыг бол одоо цацааны нүдэл шийдээд байгаа гэж бид бол одоо үзэж байгаа. Тэгээд зохиолууд нь хандсан байгаа. Тэгээд радиод маань тухайн өөрийнхөө баруун дээр өөрийнхөө хаягн дээр одоо хичнээн хүн одоо шилжиж ирсэн байна. Хүн байдаг юм байхгүй юм гэдгийг бол шалгуулж болох юм байлээ шүү. Тэгээд бас нэг шалгуулцахад бол эмгөө хаа иргэнийхээ үргийг биелүүлээд байдлыг юмрхүүд байна. За та бүхний өдрийн амгалан альтгая. Тэгэхээр сонгуулийн сурчлагын явцдууд бол Монгол Ардын намын нэр дэвшигчид гэр болгон явж хард хэрэгтэй уулзахгүй байна. Энэ нь юу гэж байна вэ гэхээр өөрсдөө одоо ярих барьж байгаа төрийн механизм маш гэж нэгдүгээр, хоёрдугаарт бол гарч байгаа юм нь болохоор энэ мөнгө тараасан ийм одоо бичлэг мэдээлэлүүд угаатаараа явж байгаа. Тухайлбал одоо нийслэлийн секторын үүрэгч баталсан ган мөрөн гэдэг хүмүүс мөнгө тарааж яана гэсэн юм явж байгаа. Та бүхэн мэдэж байгаа. Нөгөө талаар түрүүн бүрэн даваад гарах гэж байна. Сонгуулийн өргөөр сонгогчдын орон дээр бэхэн тэмдэглэгээр хийхгүй байх. Хийх юм саналыг бид нар удаа дараа гэсэн амч хэлцээгүй. За саналын хуудас их эрт хэсгийн ороод тараагдсан байна. Ингээд одоо өчигдрээс эхлүүлээд хяналтын тооллого нэр төдий хийгдлээ гэж манай ажиглагч дэмж мэдэгдэж байгаа. Саналын хуудсыг хар машин уншуулж чадсан баталгаажуулсан идэвхрээс гисэн байдлаа болоо
ажиглагчдуудын өөрсдөө саналын уулз бүглэж шалгаж баталгаажуулъя гэхэд татгалзаж байна. Тэгэхээр энэ бол цаана нь ямар нэгэн одоо байдлаар тодорхой одоо бидний яриад байгаа карманы саналд орж иж байгаа байдлаар өснөл төгсөн ийм одоо орлого байна гэсэн ийм хардлагыг дагуулж байна. Тийм учраас бол энэ эрх барьж байгаараа хүч төрөмгийлээд нутгийн өрөө өдөртөхсний эрх хэмжээ дээд шатны байгууллага халтаж болно гэсэн үндсэн хуулийг заалтууд үзүүлчихсэн ийм сонгуул болох нь тодорхой байна. Тийм учраас энэ сонгуульчид одоо сонголтод байсан байхад саналаа идэвхтэй өгч сонгуультай идэвхтэй оролцож энэ одоо эрх баригчдын хэд даван галсан юм байдлыг хязгаарлахад иргэнийхээ өргөд гүйцэтгээсэй гэж ингэж хүсэж байгаа. За тэгэхээр өнөөдрийн хэвлэл мэдээллийн хурлыг дүгнэж хэлэхэд нэгдүгээрт энэ хар машины хакерийн асуудлыг холбогдох байгууллагууд онцгой анхааралтай авч шалгах ёстой, эргэлзээг арилгах ёстой. Хоёрдугаарт энэ царцааны нүүдлийг зогсоох талаар манай иргэд, төрийн бас байгууллагууд, залуучууд ч гэсэн анхаарч ажиллах ёстой. Хэсгийн хорон санал өгөөд гарч ирж байгаа хүмүүсийн энэ бичлэгийг бид хийнэ гэж байгаа. Тэгэхээр энэ бичлэгт хэрвээ нэг хүн хоёроос дээр нэгээс дээш санал өгсөн байх нь бол энэ бол төрийн одоо эсрэг гэмт хэрэг үлдэж байна гэдгийг тухайн иргэн сайн ухамсарлах ёстой. За мөн сая хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудлыг бид бас нэлээд онцгой ярьлаа. Мөнгө тараасан асуудлууд бол байна. Энэ бол шууд одоо нэр татах үндслэл болох юм аа. За мөн одоо сая аймагуудаас маш их одоо хүсэлтүүд, мэдээллүүд ирж байна. Энэ юу вэ гэхээр сонгуулийн тухай хуульд төр цэргийн алба хааж байгаа, хуцаад цэргийн алба хааж байгаа цэргүүдийг санал өгүүлэхгүй байх ийм хуулийн зохицуулалттай. Гэтэл Сэлэнг аймагт одоо энэ цэргүүдээр санал өгүүлэх гэж байна гэсэн ийм одоо мэдээллүүд ирж байгаа. Тэгэхээр сонгуулийн тухай хуулиар ийм одоо хуцаад цэргийн албаныхан санал өгүүлэх ёсгүй. Энэ дээр манайхан одоо хяналтаа тавиарэ гэж сонгуулийн ерөнхий хороонд анхааруулж байна. Ингээд ер нь төрийн эсрэг, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн аливаа оролдлоготой арчсан нам тууштай тэмцэнэ. Энэ шаардлагуудаа хүргүүлсэн холбогдох байгууллагууд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн бат тулга бас энэ асуудлыг онцгой анхаарч ажиллана гэдэгт бол бид бас итгэж байна. За асуулт байна уу? нөгөө энэ 7 хоног өнөөдөр нөгөө 2 банкаараа зарласан байсан. Тэгээд гişүүд байхгүй байгаа дээр та ямар мэдээлэл байна? Улсын хурлын зар мэдээлэл дээр тодорхой зарууд өгдөг. Тэндээс одоо тийм хуралдана гэдэг. Тэгээд өнөөдөр хуралдахгүй гэсэн мэдээлэл зар мэдээлэл гарсан байгаа. 2 банкаараа. Бодвол гişүүд нь нөгөө орон нутг руугаа сонгуультай явсан болов уу? Энэ цөрөхгүй байх магадaltaй тэгээд хуралдахгүй гэж харсан. Уг нь бол өмнөх 7 хоногт нөгөө даргын зөвлөл дээр тухайн 7 хоног ямар байнгын хороод хуралдах уу, ямар асуудал хилцэх үү гэдгийг баталсан байгаа. Тэгээ ямар шалтгаанаар өнөөдөр одоо хуралдаагүй би одоо мэдэхгүй байна. Миний бодоход эрс хүрээгүй шалтгаан болов гэж бодож байна. Шаардлага хүрээний сонгуулийн ерхий ороо зөвхөн ерхий газар хандсан уу? Одоо эрс хүрэхгүй байгаа энэ нөхцөлд хотод яалтаа өөрчлөлт оруулах ийм саналыг хандж байна. Тэгэхээр ер нь цогцооны үед оролцох буюу Энэ сонгуулийг ярьж байна тийм. маргааш шаардлага хүрээ. Бид нэгдүгээр бэхэн тэмдэглэгээ хийх асуудлыг сонгуулийн ерөнхий ороотой ярьсан. За энэ бол сонгуулийн хуульд байхгүй. Нэгдүгээр энэ бэхэн тэмдэглэгээ нь одоо эмгтээс ирдэг учраас энийг хийх ямар ч боломжгүй гэж хариу өгсөн байгаа. Хоёрдугаар бид тагнуулын ерөнхий газар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо 3 гишүүнд энэ шаардлага хүргүүлсэн байгаа. Ер нь сонгуулийн ерөнхий хорооныхонтой уулзахад бол улсын бүртгэлийн ерөнхий газар бол маш хүнд сурталтай болсон байна. Сонгуул явуулах байгууллага нь хүртэл одоо янз бүрийн асуудлаар шаардлагатай бичиг баримтууд нэхэд маш хойрон ханддаг. Араас нь хөөцөлдөж одоо энэ бичгүүдэд гаргуулж авдаг гэсэн ийм ноцтой зүйлүүдийг бол
ярьсан байгаа. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр улсын бүртгэлийн ерөнхий газар гэж том толгойтой ийм хинт захирагддаггүй ийм газар гарсан юм шиг байна. Бид бол эндээс албан ёсоор энэ байгууллагад хариуцлага тооцох, энэ байгууллагын үйл ажиллагааг нарийн шалгах энэ асуудал гэдэг бол хийнэ. Ер нь улсын хурлын төрийн байгуулалтын хорооны дэргэд сонгогчдын нэрсийн жагсаалтыг тулгах ийм дэд хороо байдаг. Энэ дэд хорооны хүрээнд ч гэсэн бид энэ асуудлуудыг бол хийгээд явнаа. Өөр асуух зүйл байна уу? Энийг мэдээлэл нэмж өгье. Энэ бусад орондын хар машиныг бид нар судалсан. Тэгэхээр Германд 2009 онд ашиглахыг хуулиар хоригдсан байна. Шотландд 2008 онд ашиглахыг хуулиар хоригдсан. Ирландд 2004 онд Англи улс хар машиныг туршиж үзээд найдваргүй хэмээн ашиглаагүй гэсэн ийм мэдээллүүдийг бид нар авсан байгаа. Тэгэхээр дэлхийд дээр 20 улс л хар машиныг ашигладаг. Тэдний 6 нь маргаантай хэвээр байна гэж. Тэгэхээр мэдээж анх энэ машин гарахтаа бол алдаагүй ажиллаж исэн бах магадaltaй. Явцын хүрээнд бол энийг хакерддаг технологийн дэвшлүүд, технологийн энэ арга техникүүд нарийсан учраас энэ лөө хакердах магадлал бол байгаа юм шиг байна. Тэгэхээр энэ эргэлзээг бид тайлах хэрэгтэй. Өчигдрийн тэр бичлэг дээр бол нэг нэгэнгөө яаж хакерддаг, яаж гар ажиллагааг, гар тоолгыг тэр машинтай нийцүүлдэг зэргээр маш ноцтой зүйлүүд ярьсан байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө иргэдийн энэ тайван амгалан амьдрах, сонгуулиар тайван өгөхөд бол хэрэгэлзээ төрүүлж байгаа учраас бид энэ асуудлыг бол ойлгож болохгүй гэдэг. За баярлалаа.